Азууран байна. Өнөөдөр та нартай ямар анимерха бодоод ууг нь санал асуулга явуулсан ч гэсэн энэ анийн дээр айгүй хөөрхөн үйл явдал болоо. Жохон дургүй хийх маягтаад байгаа болохоор та хэдтэй бас үзүүрэхээр бэлдлээ. Хост клуб Мэйд Самаа тамийн арал лидер бол маргааштай орчих бах. Тийм. Би хотлоо яриаг. Тийм. Хотлоо яриаг заяа. За тэгээд энэ рүү явуулаад ани руу гарцгаая. Би байж үл 17-т октинуудэр би солиотой уруулны ч цор ганц шиг хүүе болж хүмүүс хараад байна. Зүгээр улам үлсэд бай хижилчин тарахаар гадаг хүлээж бай чи миний дэргэд тайван сайхан. Ёж найзуудаа ичитэй хамт фестивал явахаар болсноо хэлдэг. Нөгөө ерөнч гайхаад асуудаг. Хизээ тэгээд шийдсэн гэсэн өчигдөр гиндээ. Ёж хөлдөө юм болохоор хоёр найзаасаа цог явахыг асуудаг. Нөгөө ерөнч уурын салаа мэдрэж гээд загнаа. Туршилтын хугацаанд усаад яах ихээ ёй маань шийдэггүй байгаа шиг байлээ. Ичигийн хоёр дагуул нь фестивалд явна. Ди анги охтоо цог явъя гэсэн манай ичиж би явахгүй ёйтой хамт явна гэсэн нөгөө хоёр натаархдаг. За нөгөө хоёр ч гэжтэй нэг нь биш. Энийг талжсэн юм л ахгүй юу? Туршилтын хугацаа чинь дууслаа. Ерөөсөө хариулт аваагүй мүү гэсэн ичи яарад хэрэггүй л гин хоёр найз нь чи ингэж авах юм бол нэг л өдөр ёйг алдан да. Ёй ойртой үнэхээр царайлаг хөөрхөн харагдаад байсан. Чи харамсан шүү л гэдэг. Угийн та хоёрын гэрээ нэг нь өөр хүн сэтгэл адар бол цуслагдах гэрээтэй үздэй. За тавгисан гэсэн тэгснөө гэж шууд энэ одоо ямар хөдөлгөөн бэ? Хөдөлгөөний хорчдаг. Ёй нөгөө ожиг хүнтэй хамт аавынхаа ажил дээр цагийн ажиллаа хийж байдаг. Аав нь гарах ажилдаа гээд нөгөө хоёрыг хоолоо идчихгээд үлдээгээд явнаа. Энэ хоёр ч хоорондоо нэг хэсэг арай өрнүүлдэг. Энэ маань ажилд орохдоо хоол нь өнгөө гэсэн болохоор л харсан байт юм лээ. Ёйн ууж байгаа юмыг анзаарангуудаа чи хамттай юм дуртай ах нэ гэсэн манай охин дургүй гэж хэлэх гэснээ ичиг үгийн санангуудаа дуртай юм шиг байна лээ гэж хариулдаг. Ёйч ожикүнээс ер нь хөгөөд фестивалд Юката хүмүүст очиход их дуртай байдгүй. Манай нэг найз эрэгтэй хүүхэдтэй хамт зуны фестивал явах гээд Юката хүмүүсгүй байх уу гэд эргэлзээд байгаа юм байлээ. Өөрөө жоох иршүүд ямаа гэж хэлдэг. Ожиж яг сайн таг хийж чадахгүй ч өөрт нь зориулаад өмсөд ирсэн гэдгийг нь мэдвэл их баярлах болно. Иршүүд гэдэг чи ийм л амархан шүү дээ гэж хэлдэг. Ёйч баярлаа тийм байх нэ гэж хэлэхдээ айгүй хөөрхөн царай гаргадаг. Энэ царайг нь харсан ожиг хүнч ёйд талтай нь мэдэгдэнэ. Ожиж шулуухан энэ зуны фестивалаар хамт явахаар төлөвлөсөн хүн байгаа юу гэд асуудаг. Тэр үед нь аав нь хідэн зочинтой хамт ирсэн байдаг. Карен дуртай найз нь л ирээгээ ятгаад байсан юм байлээ. Ичи маанч ёй цадаа бацхан гэж эсэргүүцсэн ч гэсэн ирээгсээр агаад ирсэн гинэ. Тэгээд энэ ожиг хүнийг харангуудаа хүй яасан царайлаг залуу вэ л гэж байна. Ёйч цагийн ажилтнанд нь бити садаа болоод гээд дагуулад явдаг. Хоёр найз нь юугүй хаягдчихсан хүн шигэд л за зүгээр залуу насны хайрал байлаа гиндэ. Энэ хоёрыг ярилцаж байгаа харсан ичи маань нэг л биш харагддаг. Анх орж ирэхдээ л энэ хоёрыг ярилцаж байгааг хараад орж ирсэн юм байлээ. Ичи ерөөсөө ёоёос харцаа салгадаггүй ширтээл байдаг. Яагаад байн ширтээд байгаа гээд ёо асуусан өнөөдөр хүртэл үзэсгэлэнтэй харагдаж байна шүү гэд хэлчихдэг. Үүнийгээ сонссон хоёр найз нь шок аав нь гайхшраад ожиг хүн болохоор зочирддаг. Юмаа хийж байсан чинь ёогийн чихэн дээр нэг юм наалцсан байдаг. Ёо маань авч чадахгүй болохоор ожиг хүн авч тусалнаа. Юмн дээр яриа нийлээд байгаа энэ хоёрыг харсан ичи маань тэсэлгүй аяг унгацдаг. Ёоч сандраад цэвэрлээд ирэх гэсэн чинь доор нь гараас нь барингуудаа албаар унгасан юм ба хойлоо гарч ярилцъя гэд аваад гардаг. Ёоч бити ажил дээр төвөг удаад ингээд байвал хөгөөд гаргачихсан шүү гэсэн уушлаарэ л гин. Ичиж тэр шинээр орсон хүн чинь давгүй царайлаг юм аа. Та хоёр үнэхээр дотн харагдсан гэд хэлдэг. Ёоч та өнөөдөр нэг л хачаа ажиллаад байна гэсэн чинь за уушлаарэ би жоохон хартсан юм аа гэд ордог. Ичи айгүй хартан юм шиг үлээ. Өөрөөхөө энэ яагаад хардаад уурлаад байгаа мэдрэмжээ ойлгохгүй айгүй бохимдолтой байдаг. Дээрээс нь хатууж яана гэдэг үгийг сонссон ёй маань сандраа доош ононгуудаа ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй. Саяны явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрсөн ч ичи нэг юм ярихгүй зүгээр каригаа идээд найзуудтайгаа ирээд байдаг. Хамгийн гол нь ёй руу юусоо харахгүй байгаа юм лээ. Ёй бодлого ширчгсэн байхад нь аав нь дуудаад манай охинд сандраад аяг унгахад нь ожиг хүн бариад авчихдаг. Энэ хоёрыг харж тэсэлгүй ичи маань ингэсийгээд явъя да гэд найзуудтайгаа гараа явдаг. Ёйч араас нь гараад өнөөдөр ирж хоол идсэнд баярлаа гэж хэлсэн ч манай залуу амар хүндий баяртай гэж явчихдаг заяо. Үүнд нь хүлдэв. Хоёр найз нь дөнгөсөө арай л дэндүү хүндий байлаа. Ёйг бодсонгүй юу? Арай хардаад байгаа юм биш үстэй гэд тогссон манай залуу айгу хүндээр хүлээж аваад бараг л гарыг нь хугалчих шахдаг. За арай ч хугалах гээгүй шүү. Зүгээр л хэтрүүлээд ярьчихлаа. Зүгээр манай залуу айгу ууртай байсан юм байлээ. Хоёр найз нь ч гэсэн уурж байгааг нь анх удаа харж байгаа болохоор амар гайхширдаг.
Ёж гэртээ ирчихсэн харанхуйд уцаа ухаад ямар хариу үйлдэл гаргах ёстой байснаа бодож байдаг. Энэ үед нь эгч нь орж ирээд амар зочноо. Игчэнч Ожиг үнийг өөрийнх нь найз залуу юм уу гэсэн бишээ гэж хэлдэг. Дээрээс нь тэр өөрийнх нь яриад байгаа залуутайгаа арай үерхээгүй байгаа гэсэн чи жоохон урсгалаараа явж үзэлтэй. Ёж тэр надад биш миний гадаад өрхөд дуртай гэсэн. Гадаад өрхөн дуртай байлаа гэд яадгийн чи түүнийг харахаар догдож байгаас тий. Эсвэл тэр биш өөр хинч байсан догтлохоор юм уу гэж хэлдэг. Манай охин ч сайн догоогаад тэрнээс өөр хүн байвал би доглох болов уу гэж боддог. Игчэнч гарахаасаа өмнө хэтэрхий хүчлээ тайхан бол эвдэрчхэн шүү болгоомжтой байгаарай гэж хэлээд явдаг. Маргааш нь хичээл дээрээ ёо амар бүтлгүйдээд байдаг. Бүх хийсэн юм бүтлгүйдээд арай гэж ганцхан жигэмэг хийж чаднаа. Нэг нь үнэхээр дажгүй төрхтэй болчихжээ. Нэгэнтэл хийсэн юм чи надхаа ичиг хүнд өгвөл яасан юм гэж хэлдэг. Хоёр найз нь хариу үйлдэлийг нь бараг урдчлаад бодож байсан. Манай хүн бүр шал өөр хариу үйлдэл гаргадаг. За тэгээ өгье гэсэн хоёр найз нь бүр шок. Хоёр давхурд ёж ичиг хүлээж байх ба гарч ирсэн хөвгүүдээс ичиг асуусан асуудал тариад багш нарын өрөөнд удагдсан л гин. Нөгөө хоёр хөвгүүнөнд явахдаа саяных үнэхээр царайлаг хөхөд байлаа шүү гэж хэлдэг. Манай охинч юу вэ? Ерөөсөө доглох байтуггүй ямар ч мэдрэмж төрсөнгүй гэснээ. За би юу л бодоод байна гэд бууж байсан. Ичидэд хардаг. Хоёр давхард ичи ёыг юу хийж байсан гэсэн манай охин юу ч хийгээгүй гэж байгаад бүдрээд унцчихдаг. Энэ үед нь ичи бариад авнаа. Тэгсэн нөгөө шаврын хаалт нь ичийг дуудаад яг явах гэсэн ёй маань зориг гаргаад хамтдаа хайрцгаая гэж хэлдэг. Үүнийг сонссон ичи маань хоёр найзаагаа явж үйгээд энэ хоёр маань хамт харахар болно. Багш нарын өрөөнд дуудагдсан гэсэн яагаад дуудагсныг нь асуусан чинь цайны цагаар шарсан мудаа авах гэж явж байгаад багш нарт баригдчихсан ууган сайн товчулсан доо л гэж байна. Тэгснээ ичидтэй байсан бол амар айхгүй юу шүүр унаж гараад үл үзэгдэгч болоо л гэсэн ёй маань ичидтэй бол зүгээр л бүтээчгэд болоо юм шүү заавал гарах хэрэг юу вэ гэсэн суудхаантаа гэснээ beautiful гэд юу гэнэ англиар баахан үг хэлдэг. Ёйч өчигдрийг бодвол ярилцахад амар байна гэд энэ завшааныг ашиглаад өгчгээгээд хамтдангаа өгөх гэсэн Ожиг хүн залгадаг. Өнөөдөр ажилдаа хоцорч очиж магадгүй шүүгээ менежерт хэлчихээрэй гэд ёйд хэлдэг. Үүнийг нь сонссон ичээ маань аль хэдийн дугаараа солилцчихжээ гэд хэлдэг. Ээлжээ сольдог болохоор солилцсон юм. Тэгсэн ч та гэсэн охтуудын дугаарыг хадгалгуулсэй гэсэн одоо устгах хийл гэд устгадаг. Ёйч ер нь хардаж байна гэдэг үгээ надад битгий хэлээрээ. Би сонсож дасаагүй болохоор ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байна. Чи ч яах вэ дасчихсан байх гэсэн манай залууч дасаагүй гэж ингээд орилцдог. Тэгээ өвөндөө өөрөө зочирцсон уу яасан ёыг маань орхиод явчихнаа. Хоёул өөрсдийнхөө мэдрэмжийг мэдэхгүй ямар айстан гаргаж байгаа ойлгохгүй жоохон л хэцүү байх шиг байна да. Энэ хоёр минь хизээ уулзраа болно гэж бодоод сууж байна. Дараагийн анги хүлээцгээе.